Монголын Amnesty International нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн Ахт хаангийн сурагчдын дунд хүний эрхэд ээлтэй сургуулийн үзэл санааг тунхаглах, залуучуудад үзэл бодлоо хуваалцах, мэдээлэл солилцох замаар хүний эрхийн боловсролыг олгож, мөн хуулийг танин мэдүүлэх зорилгоор эрхээ мэдий сэдэвт парламентын мэтгэлцээний тэмцээнийг зохиогдсныг үзэгч та бүхэндээ цуурлаар хүргэж байгаа билээ. Тэмцээнд нийслэлийн сургуулиудаас 10 сургуулийг хамруулсан бөгөөд хөдөө орон нутгаас Дархан Уул аймгийн сурагчид оролцлоо. Мэтгэлцээ нь аливаа асуудлыг олон талаас нь харах, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх, асуудлыг шийдвэрлэх чадварыг хүүхэд залуучуудад суулгаж өгдөг. Мэтгэлцээний ур чадварт суралцах нь сургалтын системд өндөр үр өгөөжтэй болох нь олон улсын туршилгаас харагддаг. За ингээд үзэх сонсогчдоо Бямбарын хөтөлбөрийн маань боловсрол болон та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За яг одоо ингээд явагдаж мэтгэлцээний маань онцлог юу вэ? За алдар маань бас нэлээд сайн мэтгэлцдэг. За хүүхдүүдийг харахад хэр вэ? Оролцож байгаа хүүхдүүд нь хэр чадвартай оролцож байна? Төлөв яг хөө тэгээд яг одоо бол мэтгэлцээ нь бол үргэлжлээд явагдчихэ. Тэгээд энэ хүүхдүүд маань бас тодорхой бас уншсан ном, мэдээлэл, вебсайтаас авсан мэдээлэл, мөн багшийн заасан мэдээллүүдээр бол тодорхой өөрийнхөө сэдвүүдийн хүрээнд бол мэтгэлцэж байна. Мэдээж мэтгэлцээ гэдэг бол сайхан зүйл. Мэтгэлцээнээс би бол маш олон зүйлийг сурч авсан. Залуучууд ч гэсэн маш олон зүйлийг сурч аваасаа гэж хүсэж байгаа. Тийм болохоор манай залуучууд бас энэ мэтгэлцээнээр дамжуулаад энэ сурах арга барил суралцна гэдэг бол ер нь бол залуу хүнд байх ёстой зайлшгүй юм зарчим юм уу, шаардлага юм уу, эсвэл бол мэдлэг юм уу, мэдээлэл юм уу, эсвэл урлаг юм уу гэдгийг бол бид нар ойлгох хэрэгтэй байх гэж бодож байгаа. Тэгэхээр мэтгэлцээ бол өөрөө бол өрсөлдөөнтэй тэр дундаас яаж гарч ирнэ гэдэг бол маш тийм баталтай байдаг зүйл байхгүй. Тийм болохоор залуучууд бол их өрсөлдөөнтэй, сонирхолтой сэдвүүдийн хүрээнд бас мэтгэлцэж байна. Энэ удаагийн дугаарт нийслэлийн 67 дугаар сургууль болон Орхон аймгийн Баян өндөр цогцлбор сургуулийн сурагчдын оюун ухаанаа уралдуулсан мэтгэлцээнийг хүргэхээр бэлтгэлээ. Хувь хүний эрх ашигыг нийгмийн эрх ашигаас дээгүүр тавих нь зөв. Энэхүү шийдлэр нотлох тал буюу засгийн газрын байр сууриас Орхон аймгийн Баян өндөр цогцлбор сургуулийн сурагчид тоглох бол сөрөг хүчнийг төлөөлж нийслэлийн 67 дугаар сургуулийн сурагчид тоглолоо. Бид хоёр энэ мэтгэлцээний тэмцээнд засгийн газрын талаас тоглоно. Тэгээд энэхүү тоглолтын маань шийдэл нь хувь хүний эрх ашигыг нийгмийн эрх ашигаас дээгүүр тавих нь зөв үү гэсэн шийдэлээр тоглоно. Юм болгон хоёр талтай байдаг. Та бүхэн гараа хав, албатай, артай. Яг энэний адилаар өнөөдөр манайх хувь хүний эрх ашигыг нийгмийн эрх ашигаас дээгүүр тавих нь зөв гэсэн талаас тоглоно. Яагаад хувь хүний эрх ашигыг нийгмийн эрх ашигаас дээгүүр тавиад байгаа нь зөв гэж үзээд байгаа юм бэ гэхээр хувь хүн гэдэг бол нийгмийг бүрдүүлэгч гол үндсэн хүчин зүйл болж байгаа. Нийгэм гэдэг маань хүнээс бүтдэг. Хүн гэж байхгүй бол хувь хүн гэж байхгүй бол нийгэм үгүй. Нийгэм оршин тогтнохгүй маа. Ийм учраас нийгэм зөв хөгжиж, нийгэм одоо авилгал хээр хахуулахгүй одоо юу гэдэг хүний эрхийн төлөө одоо сайн тэгж гой хөгжихийн тулд хувь хүний эрх ашигыг нэгт тавих ёстой маа. Яагаад гэх юм бол нийгмийг бүрдүүлээд байгаа тэр хувь хүн гэдэг хүний одоо дээгүүр өндөр тавьж ич нийгэм өөрөө зөв бололтой орж хөгжих юм аа. Бид бүхэн болохоор хувь хүний эрхийн нийгмийн эрх ашигаас дээгүүр тавих нь буруу гэд аримд нэг болохоор одоодоо хүчтэй гэсэн аримтыг гаргаж ирж байгаамаа. Яагаад одоодоо хүчтэй гэхээр хувь хүнээсээ илүү бөөнөрөө байгаа хүн ямар нэгэн зүйл дээр бол маш их хүчтэй байр суурьтай байж чаддаг юм аа. Ямар нэгэн одоо нийгмийн эрх ашигтай тулгуурсан нийгэм ярьж байхад тэр олоодаа тэр хүмүүс ярьж иж нэг сая гой зүйлийг гаргаж ирж чадна. Харин хувь хүнээрээ яриад байвал тэднээс маш одоо юм олон уралт санаа гарч ирээд харин ч юм ерөөсө үр дүнд хүрэхгүй. Энэ сөрөг хүчний өдөртөгчийн зүгээс тавьсан ихтгэлд юу өгүүлсэн хэлбэрээр оролцож байна.
Тэгээд энд илтгэл Адам Смитийн сургаалыг танилцуулъя. Энэ сургаалаар болохоор бүх сэтэл өөр өөрийнхөө төлөө байдаг. Эргээд тэр нь хүмүүс цайнаар тусдаг. Одоо энэ гуанцгийн хүн, энд байгаа гуанцгийн хүн хоолой аль болох хамттай, аль болох сайхан хийгээд энэ тухайн улс орноо бодоод юм уу, тийм дэлхийн ертөнцөө бодоод байгаа зүйл байхгүй, орлогоо бодоод байгаа шүү. Тэгээд эргээд хүмүүс сайхан хоол, сайхан үйлчлэгийг бий болгодог. Энэ бол натурал зүйл гэдэг юм л та, нормал. Хүний эрх аюулгүй байна гэдэг нь улс орон, нийгэм, цаашлаад дэлхийн аюулгүй байдлын үндэс болдог. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа гэдгийг хувь хүнд чиглэсэн үйл ажиллагаа тусламж биш, нийгэм гэдэг өргөн ойлголттой хүрээнд авч үзэх нь зөв гэсэн юм. Мөн тэд бүх хүмүүсийн эрх ашигыг нийгмийн эрх ашигаас дээгүүр тавих нь иргэдэд бэлэмжлэх сэтгэлгээ суулгадаг сул талтай. Тиймээс тодорхой хэмжээнд нийгэмд байр сууриа эзэлсэн, хийсэн бүтээсэн зүйлтэй хувь хүний эрх ашигыг нийгмийн эрх ашигаас дээгүүр тавих нь зөв хэмээн дүгнсэн байна. Хүний хувийн эрх гэдэг нь тухайн нийгэм болон бүлгийн нийт олонний нэг хэсэг гэдгээр бус зөвхөн хувь хүнд хамаарах хувь хүний эзэмшиж эдлэх эрхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл хаан төрсөн ямар улсад харьяалагдж байгаагаасаа үл хамааран хүний жам ёсны ба салшгүй эрх чөлөөний нийлбэр цогц юм. Үүнд амьд явах, бие махбодын халдшгүй дархан байх, эрүүшүүлтээс ангид байх, нэр төрөө гутаалгаж доромжлуулахгүй байх, эрх зүйн этгээд байх, сэтгэн бодох, шүтэн бишрэх эрх чөлөөтэй байх, төрлөх хилээ хэрэглэх эрх болон бусад эрхүүд хамаардаг байна. Тиймээс хувь хүн эрхээ эдлэх нь олон нийтийн эрх ашиг, нийгмийн эрх ашигтай огт зөрчилддөггүй байна. Дэлхий дахинд хоол хүнс шаардлагад нийцсэн орон байраар хангагдах, эрүүл мэнд, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг эрхийг эдийн засаг, нийгэм, соёлын эрх хэмээн хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусхан, хүний эрхийн баримт бичиг эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактаар дахин баталгаажуулсан бөгөөд өдгөө дэлхийн 160 гаруй орн тус пактад нэгдэн ороод байна. Amnesty International-с нийслэлийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй энэхүү парламентын мэтгэлцээ нь өсвөр үеийнхний бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн асуудлуудыг судалж, танин мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй нээлттэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх болоод сурагчдын хамтын ажиллагаа харилцааны чадварыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Өнөөдрийн мэтгэлцээний тэмцээнд ахлагын сурагчид маань маш идэвх чармаалтад оролцож байна. Эмсээ өрсөлдөөтэй их хурд хүч шаардсан хүүхдүүд маань илтгэх урлагт нэлээд сайн суралцсан байна. Тэгээ энэ маань бол ер нь цаашдаа манлайлах сурагчид эндээс л нэлээд гарах шинж дарагдаж байна. Тэгээ өнөөдрийн яг хөөр эхний үе шатанд орсон багуудын үйл ажиллагаа бид нэг юм дөрвөн шаттгаар ерөнхийдөө дүгнэж байгаа. Энэ дээр нэг илтгэх ур чадвар тэгээ тохиол зангаа хэрэглэж байгаа байдал тэгээд нэг кейс тэгээд ерөнхийдөө цагийг хэрхэн баримталж байгаа талаа ингээд ийм шалгуур үзүүлэлтээр одоо дүгнэж байна. За энэ үзүүлэлтийг нэлээд сайн хангаж байна хүмүүс маань.